За яг одоо Монголын үйлдвэрчний хөвлийн соёлын төв ордноос бид бүгд хөдлөх гэж байна. Энэ учир юу вэ гэх юм бол жирийн офисын ажилчдад Монголын бит бус соёл болох уртын дуу бяцлаглалын хүрээнд одоо жирийн Монгол иргэн сурч болдгиймаа гэдгийг харуулах гэж байна. Өнөөдрийн бид бүгдийн уртын дууны сургалтыг Монгол улсын гавьяа жүжигчин Баасан хүүгийн Батбол тогш маань та бүхэндээ зааж сонирдуулнаа. Тэр яг одоо хэлэлцгээе. Багш маань одоо бид бүгд одоо энэ хүмүүстээ заах юм. Монгол ардын уртын дуу хөөрхөн халуун уртын дууг заана гэж юм. Багш одоо та яагаад хөөрхөн халуун дууг заах оруулсан бэ? За хөөрхөн халуун гэдэг уртын дуу бол хамгийн дөхөмтэй сурахад амархан одоо арай хялбар тийм дуу бол бисрэг тийм уртын дуу хөөрхөн халуун гэдэг учраас би тэр дууг заахаар одоо шийдлээ. За Монгол улсын гавьяа жүжигчин Батбол тогш битээр Монголын үйлдвэрчний хөвлийн төв байран дээр ирсэн байна. Яагаад энэ газар ирсэн бэ гэхээр Монголын үйлдвэрчний хөвлийн соёлын төв ордон маань Монголын үйлдвэрчний хөвлийн харьяа байгууллага учраас энэ газрыг сонгож ирлээ. Ингээд Монголын үйлдвэрчний хөвлийн ажлын алба руу орцгоё. Офисын ажилчдын одоо цайны цагаараа Тэндээ яа сурахыг та бүхэндээ харуулъя. За сайн байцгаана уу? За гинт ороод ирсэнд бас уучлаарай. Ингээд бид бүгд Монголын үйлдвэрчний хөвлийн соёлын төв ордноос явж байна. Ингээд та бүхнийхээ бас ажлын цагаар Монгол ардын уртын дууг бүгдээ зааж сурах гэж одоо Монгол улсын гавьяа жүжигчин Баасан хүүгийн Батбол тогштойгоо хүрэлцэн ирлээ. Монгол уртын дуу өнөөдөр та бүхэндээ заах гэж байна. Тэгээд уртын дууны хамгийн ихний одоо анхан шатны бисрэг хялбар одоо сурахад дөхөмтэй тийм хамгийн дөхөм дуу бол хөөрхөн халуун гэж дуу байд. Их шиг авиаг ээгүүлэгчүүдийн хооронд нь одоо хүний чихэн сонсголонтойгоор томж дуулахыг хэл. За өвгнийхээ тэр их шиг томлолтой хэсгийг ингээд таслаад бичсэн тэр хэсгийг бүгдээр анхааралтай харжээ. Яг намайг дагуулад одоо дуулж байгаа хэсгийг дагуулад ингээд харах нь байна гэсэн үг. За. За би ихлэ дуулаа. Хөөрхөн ер нь уртын дууг яста нэрэл тэгж бодож ирсэн. Тусдаа хүмүүс дуулдаг байхаа л гэж боддог байсан. Тэгсэн чинь гүү юм байна. Тэгээд яг дуулж чадах юм шиг тийм мэдрэмж төрлөө. Ер нь маш богино хугацаанд одоо нэг шин содон тий одоо нэг ажил дээр эн чинь гинтийн бэлэг байлаа шүү дээ. Гинт орж ирээд ямар нэгэн байдлаар сэтгэлийн хүнд бол байсан. Хүн болгон ер нь ярьдэн шүү дээ. Ер нь за Монгол хүн байна да нэг сайхан ганц уртын дуу сурчих юмсан гэж. Одоо уртын дуудуулаа сурчих юмсан ч гэдэг юм. Жохон каркет болчих гэдэг болохоор тэгээд өнөөдөр бол сурсандаа баяртай.
Guldan soce marare энийг сайхан цэвэрхэн тод гэдэг ч юм уу удаашруулж хэлэх юм бол энэ маань энэ хаа хээ бүх уртын дунд орно. Өнөөдөр хөөрхөн алим сонсон бол цаашаа олонгой далай гэдэг нь энэ зам тийм наран гэдэг юм. Энэ дүг сураарай гэсэн үг. Бүр уусаа сурах тийм сурах хүс бүр аягүй их төрчлөө. Тэгээд ямар ч байсан соёлын төв ордны уран бүтээлчтэй бүгдээрэнд нь амжилт хүсье. Тэгээд маш гоё гинтийн билег байлаа гэж хэлье да. Тэгэхээр энэ уртын дууг одоо хүн болгон дуулаасаа гэж одоо болоосоо гэж ингэж зааж байгаа. Одоо яасан яхад толгомтой байна. Бандажлж байл гэдэг тийм. За тэгээ уртын дуу бол тэгээд угаасаа Монгол түмний одоо үндэсний нэг бахархал, үндэсний одоо нэг хэв шимж онцлог гаргаж байгаа нэг зүйл. Тэгээд яг хөө зүгээр гинтгэн тав хөө орж ирсэн бол сонирхолтой санагдлаа. Тэгээд ер нь яг залуу хүний хувьд би нэг уртын дуу урд нь дуулна эсвэл дуулж чадна гэж нэг бодож байгаа юм байна. Сонсоод одоо яг нэг дагаж байсаад байж байсан. Тэгээд бас өөрсдөө бас яг дуулах боломжтой юм байна. Бас монгол хүнийхээ хувьд одоо нэг дуугч гэсэнтэй өөрсдөө бас нэг дагаа түрээ дуулцдаг байна гэдэг бол бас их давуу тал сайхан юм шиг гоё санагдлаа. Уртын дуу гэдэг бол ерөөсөө өвөг дээдсээс биднэрт уламжлан өдийг хүртэл олон мянган жилийн тэртэгээс ингээд уламжлуулад өвлүүлээд үлдээсэн ийм сайхан одоо зүйл. Тэгэхээр энэ уртын дуу гэдэг бол хүн болгон монгол хүн болгон дуулж одоо юм чадах юм боломжтой. Энэ бол уртын дуу генд нь одоо цуснд нь одоо байх уртын монгол хүн болгонд байдаг. Маш их өндөр байна. Тэгээ миний хувьд бол миний өвөө, миний ээж аав, миний буруу өвөө бол маш гоё дуулдаг хүн байсан. Дайр гангач хэллээ. Үер дээр үсээд одоо найр наадам баяр зингэлээрээ ингэж бүгдээрээ дуулдаг. Яг ингээд өөрөө дуулж чадах болов гэж бол бас дотроо их бодож исэн, чадахгүй болов гэж бодож исэн. Гэсэн хэдий ч бол яг ингээд багшийг дагаад дуулахад бол боломжийн юм байна. Сургуульд хийгээд ахад бол одоо бидний үеийн залуус бол сурах болцоотой юм байна шүү. 20 минут дуулахад бол бас хөөрхөн нэг бадгийг бол сурчиж байна. Тийм учраас өөрийгөө голох хэрэггүй. Ингээд залуусаа би та бүхнийгээ өв уламжлалаа одоо сэргээж хэдүүлээ сурцгаая гэдгийг уриалмаар байна. Хээ гийгүүлэгч болвол ерөөсөө уртын дууг амьлуулагч шиг гийгүүлэгч гэж ойлгож байна. Ер нь хээ хаа хээ хөө уртын дунд байтугай богино дунд ч орно.